Швейцарын Давос хотноо болж байгаа дэлхийн эдийн засгийн чуулгуулалтанд оролцож байгаа Монгол улсын ерөнхий сайд Зандаж Тара олон улсын захиргаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дараа хадагтай Дорын Богдо Мартыг хүлээн авч уулзлаа. Багшлахугаас суралцгууд чиглэсэн боловсролын шинжилгээний хүрээнд Монгол улсын ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун ухаан технологийн суур мэдлэг олох хичээлийг тусгасан талаар ерөнхий сайд онцолж, энэ хүрээнд багш нартай хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж сурах талаар Google Gemini Academy-тэй хамтран ажиллаж байгааг дурдлаа. Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын мэдээлэл цахим сургууль байгуулсан. Ирэх хичээлийн жилээс дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд их хэл үндэсний өв соёл түүхийн хичээлээ судлах боломжтой болох юм а. Мөн хиймэл оюунд суурилсан багшийн туслах болон сурагч бүрийн онцлог тохирсон туслахуудыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2023 оноос эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд Google боловсролын багц болон Google танхим платформыг 100,000 багш сурагчид ашиглан мэдлэгээ тэлж байна. Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ирэх 4-р сард багшийн AI туслах туршилтаар ашиглах гэж байна. Олон улсын захиргаан холбооны байгууллага Улаанбаатар хотноо энэ онд бүсийн семинар зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид хиймэл оюун ухаан захим технологи ашиглаж Монгол улсад боловсролын салбарын чанар хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо. Тус байгууллага нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцөө агентлаг, Дэлхийн техникийн мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын бодлого стандарт зохицуултыг боловсруулах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг юм а.